Өнөөдрийн хичээлээр бид англи хэлний чухал хэсэг болох идэвхгүй хэл буюу passive voice-ийг судлах болно. Энэ нь таны яриаг илүү мэргэжлийн яруу тод болгоход туслана. Бид идэвхгүй хэл гэж юу болох, хизээ ашиглах, мөн түүний бүтцийг задлж үзэх болно. Анхаарлаа хандуулаарай. Passive voice гэж юу болох, мөн бид үүнийг хизээ хэрэглэх ёстой вэ? Идэвхгүй хэл нь үйлийг гүйцэтгэгч бус, үйлдэлд өртөж буй зүйлийг чухалчилдаг өгүүлбэрийн бүтц юм. Үйл гүйцэтгэгч тодорхойгүй чухал биш, эсвэл ойлгомжтой үед ашиглагддаг. Жишээлбэл шинжлэх ухааны бичлэг, албан ёсны мэдээлэл түгээмэл байдаг. Идэвхгүй хэлний бүтц нь энгийн. Үйлдэлд өртөж буй зүйл эхэлнэ. Дараа нь to be. Үйл үг цагийн хэлбэрт орно. Мөн үндсэн үйл үг past participle буюу 3 дугаар хэлбэрт хувирна. Шаардлагатай бол бай. Угтар үгээр үйл гүйцэтгэгчийг нэмж болно. Жишээлбэл The book was written by a famous author. Буюу уг номыг алдартай зохиолч бичсэн. Active болон passive voice. Ийм ялгаа болон хэрэглээг харцгаая. The manager fired the employee. Энэ идэвхтэй хэлээр өгүүлэгдсэн өгүүлбэр бөгөөд менежерийн үйлдэлийг чухалчилж байна. Харин the employee was fired. Энэ идэвхгүй хэл бөгөөд ажилтныг ажлаас халагдсан үйл явдлыг онцолж байна. Үйлдэл болон үйлдэлд өртөж буй зүйл илүү чухал үед passive voice. Ийг хэрэглээрэй. Идэвхгүй хэлэнд түгээмэл хэрэглэгддэг зарим үйл үгийг харцгаая. Жишээлбэл made. This product is made in China. Буюу энэ бүтээгдэхүүн Хятадд хийгдсэн. Мөн given. The prize was given to the winner. Буюу шагналыг ялгчид өгсөн. Түүнчлэн said. It is said that he is very rich. Буюу түүнийг маш баян гэж ярьдаг. Одоо өдөр тутмын ярианд passive voice. Ийг хэрхэн ашиглахыг харилцан яриагаар үзье. Sarah, have you heard the news? The new bridge is finally opened. Гэж асуугаад Tom. Oh, really? That's great. I heard it was built in record time. Гэж хариулж байна. Энд was built. Энэ идэвхгүй хэлбэрээр хэрэглэгдэж байна. Одоо дасгал хийж passive voice. Ийг хэрхэн зөв хэрэглэж байгаагаа шалгацгаая. Someone stole my wallet yesterday гэсэн өгүүлбэрийг passive voice хувирган уу. Зөв хариулт бол My wallet was stolen yesterday. Юм учир нь my wallet буюу үйлдэлд өртсөн зүйлийнхэн дэрж to be. Үйл үг өнгөрсөн цагт was мөн үндсэн үйл үг stole. Энэ 3 дугаар хэлбэрт stolen болж хувирна. Өнөөдрийн хичээлээр passive voice энэ талаарх мэдлэгээ баталгаажуулж өдөр тутмын ярианд хэрхэн зөв ашиглах талаар сурлаа гэж найдаж байна. Дасгал хийж хэрэглээгээ улам баяжуулаарай. Баяртай.